was good YouTube ингээд бичлэгийг 4-7 хоног өнгөрсөн байна. Тэгээд 4-7 хоног ч өнгөрлөө над дээр 4 ширхэг шинэ бат гарч гарлаа. Тэгээд сайхан байна оо, гоё юм. Та нар энэ гэрлийг анзаарсан уу? Бичлэг эхлэхэд анзаарсан уу? Тэгээд миний тэр нэг юм саарл ханыг маш тийм бүргэж өгсөн гоё гэрэлтэй болсон боос тээ. Тэгээд манай хоёр найз нэгнүүд тааж өгсөн. So thank you so much. Зүрх хөгж байна. Миний зүгээс зүрх хөгж байна. Анхны бичлэгнүүдээ үзэж үзэн одоо анхны бичлэг гэхээр бүр хуучин бичлэгнүүд гэсэн үг. Би одоо энэ YouTube channel-ыг ажиллуулад одоо баг 10-аад жил болох гэж байгаа юм хөгш настай хүн байна. Бодлоо миний нас яг үндэ тийм хөгшмөшлтэй. За ингээд oldest гэд харах юм бол Монгол Minecraft мэдээ гэсэн нэртэй бичлэг байгаа. 3 анхааруулгын тэмдэгтэй тийм ээ. Өксөө геймер мэдчилж байна. Өнөөдөр та бүхэндээ мэдээ хийх гэсэдэд манай группт бол манай найз тийм манай дүү тэгээ би тэгээд болдог байсан 3 байдаг байсан тэгсэн чи манай группт манай найз тэгээ би тэгээд болдог байсан 3 байдаг байсан. манай үеэл одоо нэгдсэн байгаа. Утсан дээр Minecraft татаж Та нар би нэрийг анзаараагүй байсан гэж бод. Би анх YouTube channel төлөвлөлтөд Төксөө геймер гэдэг нэртэй байсан заяа. Угаасаа яг ийм л байсан шүү дээ. Нэр өгөлт бол угаасаа тий ямар нэгэн геймер тий MGL killer-с ч юм уу тий эсвэл ямар нэгэн геймер яг ийм л байлаа ерөөсөө. Тэгээ энэ бичлэгнээс миний хамгийн сайн сандаг зүйл бол ерөөсөө энэ байхгүй яг манай дүү ингээд миний хажууд бүр яг та нар зөвөр үзцээ. Games-ийн бүртгүүлж чадахгүй байгаа. Зоосон. Тэгээ би бол болцоод байгаа юм. Юу юм шүү дээ. Бид нэр ингээд лагерийн өрөөнийхөө ард ингээд ийм орон дээр ингээд бүгдээрээ хөвтөөд ингээд уцаа барьсан ингээд бичлэг хийж байгаа хөөхтэй. Манай дүү ингээд миний хажууд ингээд байгаа байхгүй юу? Үнэрлэж жагаад. Тэснэ. Юу үнэртэд вэ? Онгос үнэртэд гэж хэлдэг. Бүртгүүлж чадахгүй байгаа. Зоосон. Тэгээ би бол болцоод байгаа юм. Юу юм шүү дээ. Онгос Яа, сайн юу гэж сонсдог. Би ингээд бичлэг хийж явах чинь онгос үнэртэд минь нэлээ билээ гэж дүүгийнхаа бүксэн дээр зогч байгаа байхгүй. Тэгсэн ч одоо инээ зөө. За энэ болохоор 7 жилийн өмнөх бичлэг байна. 400 subscribers асуулт and хариулт гэсэн бичлэг байна. 400 subscribers-ийнхаа special видео болгож энийг хийж исэн юм шиг байна. сайн байцгаана хүмүүст үзэгчтэй мэйлийн зэчилж байна. Яа, энэ зүүм яг юу л вэ те. Үснээс нь зөвөр шууд өдрөө нарж ирээ шүү. Сайн байцгаана хүмүүст үзэгчтэй мэйлийн зэчилж байна. Тэгээд өнөөдрийн бичлэгээр бид нар юу хийх вэ гэхээр бид өнөхөр 400 subscriber. Миний араа энэ гар хугарцсан заяа. Би ингээд гарандаа ийм одоо зүүн гарандаа ийм хадаастай байсан аахгүй ил гарсан хадаастай. Тэгээд тэр нь хадаасаа дөнгөж ахуулцсан одоо миний буу хугарцсан байсан. Тэгээд хадаасаа дөнгөж ахуулчаад энэ одоо юу гэдэг үлээ нэж марл юу гэдэг үлээ гэж замартаж нэг юм ороцсон байна. Чадсан байна. За тэгээд үнэхээр 400 subscribe. Энийг баярыг тохиолдуулна. Тэгээд subscribe дарсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. За тэгээд энэ 400 subscribe хүртэл маань үнэхээр дэмжиж намайг дэмжиж явсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. За тэгээд дэмжиж явсан хүмүүстээ баярлалаа. Нэрээ шүү тогломжгүй. No cap bro. Хүмүүс их баг комент хийсэн байсан. За тэгээд би тэрийг бас хариулцдаагүй хичээл амгээд баг тэрийг мартсан байсан. Хичээл ном гээд мартсан байсан шүү. Одоо тэгээд 400 subscribe хүрсэн учраас яг энэ бичлэгийг хичээл ном яриад байгаа юм. Одоо тэгээд би хариулна. Тэгвэл одоо миний гар хугарсан байгаа. Данд гар хугарсан гэдэг яг энэ гар одоо гипстэй байсан. Тэгээд би гипсээ саяхан авсан. Тэгээд гар хугарсан байсан учраас нэлээд одоо бичлэгийг уучлаарай. Тэгээ энэ дээр одоо зөвхөн комент үлдээл гэж байгаа юм байна те. Ерөнхий бол. Яа ингээд үүнээс цааш маш олон бичлэг яваа 700 subscribers хүрээд 1000 хүрээ. За ёо 1000 хүрснийг харъя та. Я өөрөө лайк тавьчихсан юм. Энэ тонод халахны хөөе. Энэ би өөрөө л хийжсэн интро юм л та. Thank you so much guys гинэ. Ёо. Амжилт 10k сабтай болоорой гинэ. Ёо, хонгороо 10k саб хүрсэн шүү. Би чадсан шүү. Би одоо 280,000 subscribers хүрсэн шүү. Баярлалаа. Ёо. 10k хүрээрэй л гэсэн. Яар хөөр хийм бэ эднэр гэдэг. За би хэрхэн бичлэг хийдэг вэ гинэ. 1000 subscribers-ийнхаа special видео болгож хийжсэн юм шиг байна. 18 оны 1 сарын 28. Би чиний ачаар бичлэг хийдэг боллоо гинэ. Ёо, нацгаа ихчүүл зүгээр бүр үнэхээр миний ачаар бичлэг хийгээд одоо миний гиснэр гоё амьдарч байгаа хөө нэрээ.
Сайн бацхан өрхөмдөд үзэгчтэй мэхлийн мэдчилж байна. Тэгээд Утаа зүгээр хуваарлцсан байгаа нь хэрэггүй зүйлс гэж хуваарлснаа. Бусад зүйл, тоглоом гэж. Тоглоом дээр нь Clash of Clans, Clash Royale, Mobile, Piano Tiles, Minecraft. өнөөдрийн имчээр бид нар Энэ Flappy Birds гэх та нар энийг за мэддэг. юу гэхээ дараа нь лээ. За миний яг одоо сэтгэл хөдлөлтөд одоо маш их байна. За тэгээд бид нар өчигдөрхөн одоо 1000 subscribe хүрч чадсан байна. Oh my god. Тэгээд өчигдөр манай гэрийнхэн тэгээ бууз чимгсэн гэдэг аахгүй. За. Юу ч тэгээд 1000 бууз чимгсэн 1000 subscribe хүрлээ. За тэгээд Damn, 1000 бууд чимхэж 1000 subscribers хүрсэн байна. үнэхээр гой тохиолдлуулаа. За тэгээд Тохиолдлоо. subscribe дарсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. За тэгээд өнөөдрийн special видеогоор бид нар юу хийх вэ гэхээр бид нар маш олон хүний хүсэлтээр би хэрхэн энэ screen За энэ бол за би одоо эндээ шууд тайлбарлаад өгье л доо. Kind Master гэж одоо та нар баг мэдгүй үгүй юу? Ер нь утсан дээр хүмүүс дандаа Kind Master ашиглаж идэг байсан. Ер нь тэр тухайн үедээ бол хамгийн best утасны баг видео эдитер байсан да. Тэгээд Diamond гэдэг нь болохоор watermark гэсэн үг байхгүй. Одоо энэ ерөөхдөө зур crackэлсэн байгаа гэсэн үг. Watermark нь харагдахгүй тий. За тэгээд PS Touch нь болохоор манай Photoshop байна, SnapTube-ээр ингээ YouTube имжлэг татна. Biziner-аа ингээ скринээ бичиж авна, дуцаа бичнэ. Стейтэйгээр YouTube-ээр хэр явж байгааг харна. Pixel Lab дээр thumbnail-ийнхаа текстийг янзлна. Дүү рекордероор бас утасныхаа скрин. Би энэ SCR5 Pro гэдэг энэ хамгийн сайн бичдэг юу байсан юм а баг. Рекордер байсан шүү. Тухайн үед бол баг. SCR5 нэмэх Pro гэдэг. UT Gaming гэдгээрээ би стрим хийдэг байсан санаж байна. Стрим ч гэж те зүгээр утасныхаа Minecraft-ийг ингээ оруулаад тий. За тэгээ одоо ингээ 15 оноос хойш утсаараа бичлэг хийж явсаар нь байгаа 4 жил гаруй утсаараа бичлэг хийсний дараа 19 оны 2 сарын 27-нд анх удаа компьютер авцсан. Компьютероор бичлэг хийжсэн байна. Ингээд хоолой бүдүүссэн. Ингээд мэхлэг нэр гэдэрлээ. Өнөөдрийн бичлэгээр хэдүүлээ юу хийх гэж байна вэ гэхлээр өнөөдөр хэдүүлээ та бүхний хүссэн хүлээсэн бичлэгүүдийн хамгийн оргил бичлэг болох компьютероор ингээд та бүхэнтэй ингээд бичлэг хий гэж хүссэн хүлээсэн бичлэгийн хамгийн оргил бичлэг шүү. Би яг энэ үеийг амар санддаг байхгүй. Би ингээд ийм микрофон авах гээд тэр үед нэг ийм нарийнхаа битээ зөө нэг ийм микрофон байдаг байсан юм аа. Yes, энэ микрофон байна хараа. Тухайн үед би яг ийм микрофоноор бичлэг хийдэг байсан. Гэтэ энэ бүр арай жоохон дэвшилттэй байна л да. Ерөнхийдөө бол нэг ийм микрофоноор бичдэг байсан. Тэгээ амар муу заяа. Нэг ийм 20-30 мянган төгрөгөөр л 15 мянгаар ч үлээ 15 мянгаар ингээ компьютер ланд найзтайгаа авч ирсэн аахгүй. Тэгээд нэг авахгүй явж исэн чинь нэг ийм хөзөр тоглолтог ах ингээ автобусны бодолтой байжсэн байхгүй. Тэгээ ингээ хөзөр тоглолтог ах ингээ 50000 төгрөг өгөө тэрийг 100000 төгрөг болох боломжтой заяа. Гэхдээ бид нэг одоо хурдаг л байсан баг тухай үед ах. Тэгээ бид нар ингээд 30000 төгрөгтэй бол чадах юм байна гин гутлаа. Бүх мөнгөөрөө найзтайгаа тоглоод бүх мөнгөө алдаад тэр үедээ уйлаад заяа. Амаа найз бид хоёр хоёулаа уйлаа заяа. 15000 төгрөг алдаад үйлчдэг байсан заяа. Тэгээ одоо яана одоо ээжээс дахиж мөнгө асууж чадахгүй одоо ингээ 15000 төгрөггүй ингээ боллоо. Өстой ингээ дууслаа гэж бодож исэн чинь манай найз хараа гэрлүүгөө ороод ээжээсээ дахиж нэг 15000 төгрөг аваад буцаад энэ микрофоноо авч ирсэн нэг тийм сайхан дурсамж байдгийн. Тэгээд энэ микрофоноороо анх компьютер дээр бичлэг хийсэн байна. Энэ хараа яг энэ дээр харагдаж байна да дараагийн бичлэгэн дээр камера өгч. Энийг ингээ энэ камера утсаараа бичээд утсаараа бичингуутлаа зур шууд компьютер руу оруулаад энэ дээр эзэлж ирсэн. Яг ийм микрофонтой байсан. Энийг авахгүй ч бөө юм болчихсон. Юу хийх гэж байна мэ гэхлээр өнөөдрийн имжлэгээр хэдүүлээ. Яа тэгээ энэ дээр одоо нөгөө дөнгөж ийм микрофонтой байсан хүүхд ч бас микрофоноо сайжруулсан. Лабинг гинэ. Энэ яг юу болоод байгаа юм бэ? Йоо яар амар тацтай бэ. За тэгээд ийм микрофон авцаас өгч микрофоноо сайжруулчихжээ. Сайн байцгаана уу? Яа. Юу ацхан нэрхэн мөндөд үзэгчтэй? Хичээл орлоо те. Тийш одоо ч нэр хичээл орлоо шүү. Тийм хичээл орлоо. Тий. Хичээл орлоо. За, сайн байцгаана уу нэрхэн мөндөд үзэгчтэй? Энд дээр ямар ч тийм кат бод байхгүй те. Хичээл орлоо те гэснээр. За, сайн байцгаана. Орлоо. За, сайн байцгаана уу нэрхэн мөндөд үзэгчтэй? Мэхлинер гэдэрлээ. Өнөөдрийн бичлэгээр бид нар юу хийх гэж байна бэ гэхээр өнөөдрийн бичлэгээр хэдүүлээ Микрофоны хаардаас ингэж болж.
Юу хийх гэж байна вэ гэхээр ёо. За энэ үе дээр бол цаа чи YouTube-ээс анх удаага цалин аваад, цалингаараа чихвч аваад, сандал аваад, ring light аваад бас нилээн их дэвшилт хийжсэн шүү. Одоо яг энэ үед гэсэн үг. байгаа. Энэ өдрийн мэдээ бүгэндээ дэвшүүлье. Өнөө тэ анх удаас нэг юу вэ одоо 6 жил бичлэг хийж анх удаага ингээ баг YouTube-ээс цалин авч үзэж байгаа байхгүй. Тэгэл ингээл нэг хөөх юмудаа сайжруулаад явдаг байсан байна. Өдрийн бичлэгээр гэдүүлээ. Интернет кафе симулятор буюу одоо интернет кафе гэдэг нь одоо PC хэлж байгаа. Та нар нь бодож ирсэн үү? PC ажиллуулаад ер нь хэр ашигтай авах бол. Ер нь тий. Ер нь яах вэ гэдгийг нь бодож ирсэн та нар. Хэлэхгүй боллоо зүгээр. Зүгээр яах вэ гэдгийг бодож байсан. Өнөөдөр хэдүүлээ PC ажиллуулаад одоо яг хэр ашигтай байх нь үгүйг ашигтай байх үгүйг харна. Тэгээд эхэлцгээе. За тэгэн гутлаа энэ үеэс ерөөхдөө Golden Time эхэлсэн RGB-д танилцсан анх удаа. Бичлэгт мэн тавтай морил өнөөдөр хэдүүлээ Minecraft тоглох болно. Wait. Oh my god. Shazam үзэгчтэй. За тэгээ сайн байцгаал уу тэгээд ирэх юм. Саяны интро бол зүгээр яар амар интро ёо. За тэгээ RGB-тэй дөрвөлжин дэлхий гэдэг цувралыг хийж исэн яг карантины үе байсан баха энэ чинь тийм ээ. 20 оны 4 сараас хойш их Өнөөдөр ноёд хатагтай амьдраа. За тэгээд өнөөдөр бөөнөрөө Яалтаа. RGB-тэй хамт яг энэ цувралыг эхлэх үед ер нь миний чаналыг амар олон хүн үзэж эхэлсэн. Өмнө нь байж байгаагүйгээр их олон хүн үзэж эхэлсэн байдаг юм. Та нар энэ влогийг мэддэг юм уу үгүй юу? Би сайн мэдэхгүй байна. Би private байж байгаад ер нь нэлээд саяхнаас буцаага public болгосон нэг ийм влог хийсэн байдаг юм. 20 оны 7 сарын 20-нд хийсэн юм байна. За юу вэ? Йоо гарч ирж байгаа амар уустай. За юу вэ? Йоо зүгээр ингээд гарч ирснийхаа дараа нь ингэж яддаг шээ. Зүгээр байхгүй гэсэн зүгээр гарч ирснийхаа дараа ингэж яддаг шээ. Компьютерийн цаанаас хайрцаж одоо тоглодог найзуудтайгаа уулзцаага. Yes анх удаа Одоо уулзсан үед яг жишээ нь Inon Prison байна те хамт нөгөө нэг Roblox PG тэгэл Minecraft Chunk Defense тэгэл хамт тоглолтууд тэгээд хамт бичлэг өдр хийж ийсэн найзуудтайгаа жинхэнэ амьдрал дээр уулзч үзнэ. Rick and Morty үзэл. окей. Сууж байна. Одоо жоохон шамирцсан байгаа. Нүсмүс ингээ харцааж байна. Шамирцсан л Тэгээд за. Маргааш ус цасанд ороод явна да. Окей, нэг хизээч усанд ордгоо юм шиг те зүгээр. Маргааш л ус цасанд орно доо. Би надад баг нэг усанд ордгоо байсан баг. Яг үүндээ зүгээр шамирсан хэвээрээ л байдаг шээ. Үсэн яг л хэвээрээ байдаг шээ. Энэрээ үсгүс ийм болч шамирцгс яг үүндээ зүгээр маргааш гэсэн шамирцсан. Энэ баг усанд орсон юм уу гэж. Наранд гарчхаараа өөрөө нарны шил болоо өөрчдөг. Хамилион шил. Аа за. Нарныг л харахаараа ер нь бол хар болоод өөрчдөг гэж ойлгож байна. Би энэ шилийг Inon Prison ирсэн байна. Яа. Йоо, Inon Prism fashion бол амар угаастай guys харалтаа. Minions ийм хөрхөн бодоолгүй өмсснөө. Ийм сороочог өмсснөө. Тэгснээ хамгийн дээдлийн товчсон заяа. Тэгснээ ингээд энэнийг ийшээ. Үгээр галзаа хаалт guys байна оноо. За. Яа, чихвч мүхвч зүүцээ бас ёо. Энэ кулээ барьж дийлэхгүй манай Inon Prism чи. Тэгээ энэс гадныг RGB-тэй энэний дараа нэг хийжсэн влог байдгийн заяа. Гэхдээ би тэрийг одоохондоо private байгаа. Би тэрийг буцаагаад public болгосон. Гэхдээ би энэ бичлэгэн дээр үзэхгүй заяа. Та нар өөрсдөө хайж олоод тэр бичлэгийг үзээ. Тэрэн дээр комент хийрээ, окей? Яа, за, явсан. Яа! Дахиад зүг. Энэ Prism яг нэг ээж хүүхдэд дагуулж явдаг нэг ээж үүдэг ч яг тэр шиг шээ. Тэгээ бичлэг нэгээ шээ.
Йоо, энийг энэ дээр бүр дахиж очиж үзэх шиг зохиж үзт юм уу? Одоо энэ би 9800 хүрч чадгалаа ш. За тийм бүрээшин дуу боо. Анокс тэр хойно суугаад байгаа. 4 өний юм дуу боолээ. Жохон бахта ардлал бодсон. Тэрнээс шууд яг онц үзээг. Тэгээ нэг хоёр зэрэг хөтлөх юм те. Хоёр талаар энэ нэг юм хэлэх гээл асууж байгаа бас. Тэгээ ингээ ерөнхийдөө идэвхтэй бичлэгнүүд хийгээд камераа сайжруулад ер нь бүхэл талаараа сайжирч явсаар нь байгаад хамгийн сүүлд нэг энэ бичлэгийг хийсэн байдаг. Sonic EYX. Энэ бичлэгнээс хойш ерөөсөө баг 2 жил 3 жил шахуу баг бичлэг хийгээгүй байжгаад бас саяхан орж ирсэн, эргэж ирсэн. Би одоо энэ бичлэг дуусгаж гарах ажилтай. Машинд дайруулж гуухан шиг яваад ирнэ гэж найдаж чинь тэгээд миннээс цаашаа бичлэг орох юм бол мэдээж би зүгээр байгаа гэсэн үг. Тэгээд би бол одоо шууд тоглоомыг бол хараа яг ингэ хэлсэн заяа. Ингэж хэлснийхаа дараа 2 жил бичлэг хийгээгүй байл яг хуу. Тэг ингэж амар таарсан заяа. Тэг ингээ хүмүүс намайг ингээд одоо хараалгуулад өгчлээ машин дайруулад өгчлээ гэж бодоо. Тэгээ би энэ бичлэгийг бүр private болгочихсон. Эклиг их сууг нэг иймэрхүү түүхтэй одоо хүртэл ингээд нэг юм явагдаж байгаа сууг байна. Анх ингээд утсаараа бичлэг хийж эхэлж ийсэн. Тэгээд одоо яг ийм байдалд өрөөд ирсэн те гоё нөө. Бүр анх бичлэг хийж байгаагаас одоо бичлэг хийж байгааг хүртэл хүн үздэг үгүй мэдхгүй байна. Гэхдээ тийм хүмүүс байдаг болон тэгэхээр те arigato gozaimasu, thank you so much, saraheyo те одоо юу гэж хэлмээр юм бэ та нартай. Би энэ бичлэгийг одоо яг энэ реакшн хийж байгаа бичлэг орсноос хойш дахиад нэг 2-3 жилийн дараа ч юм уу энэ реакшн хийж байгаа бичлэгээ өөрөө дахиад реакшн хийж магадгүй. Би тэр үедээ дахиад бүр өөр болцсон байж магадгүй. Тийм болохоор ер нь ингээд нэг юм 2-3 жил тутамдаа нэг юм хүү бичлэг ороод явах байх. Тэгээд яа. Чод энэ хүү бичлэгийг үзсэнд баярлалаа. Лайк болон subscribe авч харамгүй дарцаагаарай. Сюрприз задлж магадгүй нэг хүн иргэн ирэлт хийж байгаа. Нэг хүн иргэн ирэлт хийж байгаа. Тэрийг би удахгүй зарлана. Тэгээд яа, чаналтай ойрхон байцгаагаарай. Дараагийн бичлэгээр уулзлаа баяртай. Дараагийн бичлэгээр уулзлаа баяртай. Зөв юм байна. За тийм баяртай.